같이 읽죠. 22 хамт уншия. Та нар надаас эмээдэггүй гэж юу гэж эзэн тунхаглаж байна. Та нар миний өмнө чичирдэг биш үү? Учир нь би тэнгисийг хүнлэн гаргуулахгүй тулд хэл хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давулгаа хэдий хаялвч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнөвч хүнлэн гарч чадахгүй. 바다의 계안을 하나님이 정하셨습니다. Тэгэхээр энэ далай тэнгис гэдэг зүйл хүртэл хязгаарыг бурхан тогтоож өгсөн байгаа биз дээ. 모래를 통해서 바닷물이 넘어오지 못하게 하신 겁니다. Тэр энэхүү элс гэдэг зүйлийг хэл хязгаар болгосон учраас тэнгис маань хөндлөн гарч ирдэггүй юм аа гэсэн. 아무리 바람이 세고 파도가 세서 넘어오려고 해봤자 Тэгэхээр хичнээн хүчтэй шуурга дэгдээд тэрхүү давулгаа маань тэр далайгаа тийм ээ хальж гарч ирэх гэж байсан ч 하나님이 정하신 그 선은 결코 넘어올 수 없다라고 말씀해 주신 거예요. Бурхны тогтоогоод өвчгсөн байгаа тэр хэл хязгаарыг хин дуртай давж чаддаггүй юм аа гэсэн үг байгаа. 자연만이 아니라 우리의 삶 가운데 모든 것이 그런 겁니다. Хүмүүсээ тэгэхээр зөвхөн байгаль дэлхийд л ийм хууль үйлчилдэг юм биш. Бид бүхний бүхий л амьдрал яг л энэ зарчмаар явагдана. 우리에게 주어지는 고난들, Бид бүхэнд өгөгдөж байгаа энэ зовлон зүдүр. 우리에게 주어지는 시험들, Бид бүхэнд өгөгдөж байгаа энэ сорилтууд. 우리가 감당할 수 있는 만큼만 주어지는 겁니다. Бид бүхний дааж чадхуйц хэмжээний л бид бүхэнд өгөгднө. 욥에게 주어진 고난을 생각해 보세요. За хүмүүсээ та бүхэн Йовын зовж байсан тэр зовлонг bod үзээрэй. 우리가 보기에는 너무나 심한 고난이죠. Тэгэхээр бид бүхэн тэр Йовын зовлон харахад үнэхээр их ноцтой санагддаг. 재산을 모두 잃고, Яагаад бүхий л эд хөрөнгөө булаалгасан. 자녀도 잃고, Үр хүүхдүүдээ ч арууланг нь алдсан. 몸엔 큰 병이 걸리고. Бие махбод нь тийм ээ ярдаа баригдсан. 근데 하나님께서 분명한 제한을 두셨잖아요. Ихтэй бурхан гарцаагүй нэг хэл хязгаар нэг тийм ээ цар хүрээг тогтоож өгсөн байгаа шүү 그 дээ. 생명만은 취하지 말아라. Чи тэр хүний энэ Йовын амь насанд нь л битгий хүрээрээ гэдгийг тушаасан. 근데 욥은 그 어려움들을 감당할 수 있는 믿음이기 때문에 하나님께서 허락하신 거예요. Гэхдээ Йов тэр бүхий л хүнд хэцүү зүйлсийг дааж давж гарч чадах байсан учраас л Йов тийм зовлонгоор зовсон юм аа. 요셉의 삶도 보면 참 안타깝죠. Тэгэхээр Йосефийн амьдралыг ч гэсэндээ бодоод үзэх юм бол нэг харамсалтай байдаг шүү дээ, тийм. 형들의 미움을 받아 종이 되고 Ягаад вэ? Ах нартаа үзэн ядагдсан, ах нартаа зарагдаад боол зарц болж худалдагдсан. 그 죄의 유혹을 멋지게 이겨냈는데 오히려 감옥에 갇히게 되었습니다. За тэгээд гим нүглийн уруу татлагыг үнэхээр дог байдлаар ялаад гараад ирсэн чинь хис хэрэгээр гүтгэгдээ шоронд суучж байгаа биз дээ. 우리가 그런 입장이라면 억울해서 답답해서 병이 났을 수도 있을 것 Хүмүүсээ 같아요. бид бүхэн магадгүй Йосефийн оронд байгаа. Бид бүхэн магадгүй тэгж зовсон болвол бүр сэтгэл санаагаар унаад бүр өвчин зовлонд баригдчихсан сууж явах байлаа. 근데 하나님께서는 요셉의 믿음이 그것을 감당할 수 있기 때문에 그 일을 허락하신 겁니다. Гэхдээ бидэнд тийм байж болох ч Йосеф тэр бүхий л зүйлсийг дааж давж гарч чадах байсан учраас л Йосефийг тэгж зовоосон юм а гэсэн. 모든 믿음의 인물들이 마찬가지죠. Хүмүүсээ тэгэхээр итгэлийн бүхий л дөрүүд ялгаагүй. 이사야의 삶이, Исаягийн амьдрал, 예레미야의 삶이, Иремягийн амьдрал, 에스겔의 삶이, Изекиэлийн амьдрал, 다윗의 삶이 Давидын амьдрал. 우리가 성경을 보기에는 너무나 안타깝고 어려운 상황이지만 Тэр бид бүхэн Библийг унших болгондоо эдгээр хүмүүсийн талаар харах болгондоо бид бүхний сэтгэл санаа өвддөг ямар харамсалтай юм бэ гэж боддог. 하나님은 그 믿음을 보시고 감당할 수 있기 때문에 그런 고난을 주신 겁니다. Гэхдээ үнэндээ тийм биш. Бурхан тэр хүмүүсийн итгэлийг хараад энэ хүнийг ингэж сорьсон ч энэ хүн үнийг ялаад гараад ир чадах юм байна гэж тооцсон байна. 자, 우리에게도 감당할 수 있는 고난만을 주시는 거예요. Хүмүүсээ тийм юм болвол бид бүхэн ч гэсэн ялгаагүй ялж чадах зовлонгоороо л зовно. 그러니까 우리가 고난 가운데 실망할 필요가 없는 겁니다. Тийм юм чинь бид бүхэн зовлон дотроо гуниж гутрах шаардлага юу н байна уу? 고난 가운데 억울해할 필요 없어요. Өөрөө зовж байж үүндээ гомдолтой байна гэж гомдлох шаардлага байна уу? 왜 다른 형제자매들은 편한 신앙생활을 하고 있는데 나만 어려운 것 같지? Яагаад өөр бусад ахын дүүс амар чимэр итгэлийн амьдралаар амьдарч хахад би ганцаараа ингэж зовоод байгаа? 좋은 가족들 사이에서 신앙생활을 하고 있고 Ийм сайхан гэр бүл, ийм сайхан орчин нөхцөл донд тэр хүн ямар гоё итгэлээр амьдардаг юм 좋은 бэ? 환경 가운데서 신앙생활을 하고 있고 Энэ хүн ямар гоё орчин нөхцөлд итгэлээр амьдардаг юм? 회사에서도 아무런 어려움도 없는 것 같고 Энэ хүний ажлын талбар дээр, ажлын байран дээр ямар ч хүнд хэцүү асуудал алга. 학교에서 어떤 핍박도 없는 것 같고 Энэ хүн сургууль дээрээ юугаар ч авчигддаггүй юм шиг харагдаад байна. 왜 저분은 아무런 고난도 없는 거지? Яагаад эдгээр хүмүүс ямар ч зовлон зүдөөр зовлон авчлага өгөгддөггүй юм бэ? 다른 사람의 삶과 자기의 삶을 비교할 필요가 없고 Тэгэхээр бид бүхэн өөр бусдын амьдралыг өөрийнхөө амьдралтай харьцуулаад байх шаардлага байхгүй. 억울해할 필요도 없는 겁니다. Ерөөсөө үүндээ гомдолж гонгонох шаардлага байхгүй. 분명히 우리가 알지 못하는 고난의 모습들이 있을 것이고 Харин бид бүхэнд өгөгдөж байгаа тэрхүү зовлонгийн хэлбэр хэмжээ гэдэг зүйл байгаа. 중요한 것은 내가 하나님 앞에 큰 고난을 받고 있다면 Харин чухал зүйл нь юу вэ гэхээр бид бүхэн магадгүй маш томоор зовж, маш томоор хавчигдаж 하나님이 байгаа. 나의 믿음을 작게 보시는 거예요? 크게 보시는 거예요? Тэр бурхан миний итгэлийг өчүүхэнд тооцож байна гэсэн үг үү? Агууд тооцож байна гэсэн үг үү? Кэгэ.
아니, 한 분만 대답하신 것 같아서. ганцхан хүн хариулж явах юм дээс. 아니, 어려운 문제 아니잖아요. Би нэг хэцүү юм асуугаад байна уу? 예, 작게 보시는 거예요, 크게 보시는 거예요? Бурхан миний итгэлийг өчүүхэн тооцож байна гэсэн үг үү? Томоор харж ийн гэсэн үг үү? 예, 크게 보시는 겁니다. Тийм, томоор хараад байгаа үстэй. 정말 내가 다른 사람보다 더 큰 고난 가운데 있다면, Тийм учраас би бусад хүмүүстэй харьцуулахад үнэхээр их хэмжээгээр зовж авчигдж байна 정말 гэж. 내가 다른 분들보다 어려운 환경 가운데 신앙생활을 하고 있다면, Би бусад хүмүүстэй харьцуулахад хүн хэцүү орчин нөхцөл дундаас итгэлээр амьдарч байгаа бол 하나님은 감당치 못할 시험만을 허락하시는 분이기 때문에 тэр бурхан маань намайг даваад гарч чадах хэмжээнд л намайг зовоож байгаа учраас 나의 믿음을 크게 보시는 거구나. би томоор зовж байгаа юм чинь бурхан миний итгэлийг томоор харж байгаа юм байна. 나에게 더 큰 것을 주시려는 거구나. Тэр бурхан маань надад илүү том, илүү агуу зүйлийг өгөхийг хүсэж байгаа юм байна гэж бодоорой. 그래서 오히려 감사해야 되는 겁니다. Тийм учраас бид бүхэн гомдлох биш харин ч талархаад сууж явах хэрэгтэй байгаа юм. 지금 예수님은 자연에게 잠잠하라, 고요하라 말씀하셨는데, Одоо ч гэсэндээ Есүс эзэн маань байгаль дэлхий рүү хандаад чимээгүй намд гэж айлтж байна. 이 말씀은 사실 고난 가운데 있는 우리들에게 하시는 말씀이라고도 할 수 있을 겁니다. Тэгэхээр энэ чимээгүй намд гэдэг үг ч гэсэндээ зовлон дунд гачигдж байгаа, зовж байгаа бид бүхэнд хандаад хэлсэн үг юм а гэж ойлгож авч болно. 내가 너의 믿음을 크게 본 것이기에, Би чиний итгэлийг агууд тооцож байна. 내가 너를 위해 더 좋은 것을 계획하고 있기에, Би чиний төлөө илүү агуу зүйлийг төлөвлөжчихсэн байна. 큰 고난 가운데 있더라도 원망하고 불평하지 말고 Тийм учраас чи том зовлон дунд байсан ч битгий амаараа гомдол, битгий ундууцаа. 잠잠하라, 고요하라 말씀하시는 것일 수 харин 있습니다. чимээгүй бай, намгүй бай гэж надад хандаад айлтсан ч үгэж болохоор байгаа юм. 우리가 고난 가운데 감사할 수 있는 이유입니다. Хүмүүсээ бид бүхэн зовлон дунд талархаж болох шалтгаан үүндээ байна. 자, 시편 За дуулал ном. 37편입니다. Дуулал 37 явж очие. 시편 37편 7절 8절입니다. Дуулал 37-гийн 7 8 дугаар ишлэл байна. 예, 함께 읽겠습니다. 7 8 хамт уншия. Эзэн дотор дуугүй байж түүнийг төвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгочоос хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү игдүүц. Ууралхаа болж хилэнгээ хай бүү игдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ. 우리가 바라보지 말아야 될 것을 바라보면 불평하고 원망하게 됩니다. Хүмүүсээ тэгэхээр бид бүхэн харах ёсгүй зүйлсээ хараад эхлэх юм бол игдүүцдэг байна, бид бүхэн ууралдаг байна. 우리가 바라봐야 될 것은 주님이지, 주님의 말씀이지 행악자들이 아닙니다. Тэгэхээр бид бүхний харах ёстой зүйл эзэн байна болохоос биш, эзний айлтсан үг болохоос биш, энэ хорон муу хүмүүсийг бид бүхэн хараад уурлаад амьдраад байх ёстой хүмүүс биш шүү дээ. 지금 행악자들을 보면서 원망과 불평의 마음이 생겼습니다. Тэгэхээр энэ хорон башир явуулгаа биелүүлдэг хүмүүсийг харсан учраас энэ хүн игдүүцээд байна, энэ хүн уурлаад байна. 왜 행악자들이 더 잘 됩니까? Яагаад энэ дэлхий дээр хорон муу амьдарч байгаа хүмүүс надаас илүү сайхан идэж байгаа, сайхан 왜 амьдраад байгаа? 행악자들이 오히려 고난이 없습니까? Яагаад хорон муу хүмүүс ямар зовлон зүдээр өгөгдөхгүй байгаа? 이렇게 마음에 원망과 불평하는 마음이 생긴 거예요. Ийм учраас л зүрх сэтгэл дотор нь тийм ээ гомдол гонгноо уур уцаар үүссэн байх нь байна. 그런데 하나님은 우리에게 말씀해 주시죠. Гэхдээ тэр бурхан маань бид бүхэнд айлтж штэ. 참아 기다리라. Тэр чи төвчээртэйгээр хүлээ дуугүй гэсэн байна. 결국은 하나님의 계획하신 결국이 있기 때문에 Яагаад ихээр тэр хүмүүс тийм ээ бурхны төлөвлөжсөн байгаа үр дүн төгсгөл гэдэг зүйл байгаа штэ. 의인은 점점 빛나서 광명에 이르고 Тийм учраас зөвхт хүн бүр илүү тэнгэрийн од мэт гэрэлтэх болно гэсэн. 악인은 무엇에 거쳐 넘어져도 모르는 인생이기 때문에 Харин хорон муу хүн тийм ээ өөрийнхөө хийсэн хорон муу арга төлөвлөгөөндөө бүдрээд тэр хүний төгсгөл нь хөөрхийлэлтэйгээр байх болно. 그것을 바라보면서 원망과 불평하지 말고 Гэтэл тийм байхад тиймэрхүү хүмүүсийг ширтэн хараад тэр хүмүүсээс болж бүү уурал бүү игдүүцээ. 오직 감당할 수 있는 고난만을 허락하시는 하나님의 말씀을 바라보면요. Харин хэрэгс чинь хитэрсэн зүйлээр сордөггүй зөвхөн ялж гарах боломжтой зовлонгол зөвшөөрдөг тэр бурхныг ширтэн харангаа. 우리가 잠잠히 참아 기다릴 수 있는 겁니다. Бид бүхэн дуугүй байж чадна, бид бүхэн түүнийг төвчээртэйгээр хүлээж чадна. 그래서 욥도 고난 가운데 잠잠히 참아 기다릴 수 있었고 Тийм учраас Йов ч гэсэндээ зовлон зүдүүр дунд байсан ч тэрээр чимээгүй байж чадсан, тэрээр төвчээртэйгээр хүлээж чадсан. 예레미야도 잠잠히 참아 기다릴 수 있었습니다. Хүмүүсээ Иремяч гэсэндээ дуугүй байсан, Иремяч гэсэн төвчээртэйгээр хүлээсэн. 욥이 고백하잖아요. Йов ч гэсэндээ тэгж өчтдөг үстэй. 주신 분도
하나님이시고 Энэ бүх зүйлийг өгсөн ч эзэн бурхан байна. 취해 가신 분도 하나님이신데 Энэ бүх зүйлийг буцаагаад авч явж байгаа нь ч эзэн бурхан байна өөрөө гэж хэлсэн. 내가 어떻게 입술로 범죄할 수 있습니까? Тийм байхад би энэ уруулаараа яаж гим нүгэл үйлдэж чадах юм бэ гэвстэй. 그것이 감당할 수 있는 시험만을 주시는 하나님에 대한 믿음이 바탕이 되어 있는 고백인 겁니다. Яагаад вэ гэхээр Йовын итгэлийн үндэс гол суурь нь юундаа байсан бэ гэхээр зөвхөн ялж гарч чадах зовлон зүдүүрийг л зөвшөөрдөг тэр бурхан руу хандсан бат итгэл байсан учраас Йов тэгж өчөж чадсан байна. 예레미야 선지자도 같은 고백을 하는 거예요. За түүний дараа Иремья иш үзүүлэгч ч ихсэндээ яг л ижилхэн хэлсэн байгаа. 예레미야애가 За бүгдээрээ гашуудал номноос олж харъя. 3장입니다. Гашуудал 3 дугаар бүлэг. 27절, 28절 3-ын 27, 28. 함께 읽겠습니다. За хамт уншицгаая. Залуу наснда буулгыг үүрхэн сайн. Тохогч нь тэр тул ганцаар суун чимээгүй бай. 예레미야도 젊은 시절부터 믿음의 길을 걸었던 사람입니다. Тэгэхээр энэ Иремья гэдэг хүн ч гэсэндээ бүр баг залуу хүүхэд байх үеэсээ ахуулаад л итгэлийн замаар алхаж бурхны ажлыг хийсэн хүн тийм ээ. 하나님께서 예레미야의 믿음을 크게 보시고 더 큰 멍에를 메어 주셨습니다. Яагаад вэ гэхээр бурхан Иремьягийн итгэлийг агуу томд тооцсон байна. Тийм ч учраас Иремья дээр маш том буулгыг үүрүүлсэн байна. 근데 예레미야는 이렇게 고백하는 거예요. За гэтэл Иремья ингэж үтсэн байна. 내가 젊은 시절부터 주님이 주신 그 고난의 멍에를 맨 것이 좋았다. Тэгэхээр залуу наснда эзний надад үүрүүлсэн байгаа тэр буулгыг үүрээд явж ирсэн байна. Эцэстээ надад л сайн хэрэг болсон юм аа. 그렇기 때문에 나는 주님 앞에 잠잠할 수밖에 없다. Тийм учраас л би эзний өмнө ганцаар суугаа чимээгүй байхаас өөр аргагүй гэсэн байна. 이것은 내가 감당할 수 있기 때문에 주님이 주신 것이고 Яагаад гэхээр би үүнийг дааж чадах байсан учраас л эзэн надад үүнийг 내 зөвшөөрсөн. 믿음을 크게 보시기 때문에 주신 것이고 Эзэн миний итгэлийг агуу томд тооцсон учраас л эзэн надад үүнийг зөвшөөрсөн. 나에게 더 좋은 것을 주시기 위해 주신 것이기 때문이다. Тэр эзэн маань надад илүү сайн зүйлийг өгөхийн тулд намайг ингэж амьдруулсан юм а гэдэг бат итгэл Иремья дайсан байна. 자, 우리에게 주어지는 그 믿음의 길 가운데 고난도 결코 우연히 주어지는 것이 아닙니다. Хүмүүсээ тийм юм болвол бид бүхний итгэлийн амьдрал донд өгөгдөж байгаа ямар ч зовлон авчлага байсан бэ? Тэр дунд санамсаргүйгээр өгөгдөж байгаа зүйл гэж нэг ширхэгч байхгүй. 이 고난은 주께서 메어 주신 거예요. Тэгэхээр тохогч нь тэр тул гэсэн байгаа учраас эзэн надад энэ бүх зүйлийг тохож үүрүүлж ийна гэсэн үг 그래서 байгаа. 이런 재미있는 교훈이 되고 이제 재미있는 이야기가 하나 있는데요. За ингээ бид бүхэнд маш том сургамж болох үснийг юм сонирхолтой сургамжит өгүүлэг байдаг шүү дээ. 예수님께서 말씀하셨잖아요. За Есүс эзэн маань тэгж айлцсан байдаг. 나를 따라오려거든 자기를 부인하고 자기 십자가를 지고 나를 좇을 것이니라. За та нарын дундаас хэн ч намайг дагахыг хүсэж байна. Тэр хүн өөрийгөө өгөөсгээд өөрийнхөө загалмайг үүрээд тэгээд миний араас дагах гэж 어떤 айлцсан. 한 제자가 예수님이 메어 주신 자기 십자가를 지고 이제 믿음의 길을 걷고 있었습니다. За гэтэл тэр дундаас нэмээ нэг шавь нь Есүсийн өөрт нь өөрүүлж өгсөн, өөрт нь даалгагдаж өгсөн тэрхүү загалмайгаа үүрээд итгэлээрээ явж исэн байна. 근데 처음에는 그 십자가가 좋아 보였는데 За гэтэл хамгийн анхандаа болохоор яг л надад л тохирсон үнэхэрийн сайхан загалмай байна да гэж бодож ирсэн байхгүй. 무겁게 느껴지지 않고 편하게 느껴졌는데 Ерөөсөө тэр загалмай өөрт нь хүнд мэт санагдаагүй үнэхэрийн амар амгалан юм шиг их сайхан санагдсан байна. 시간이 지나니까 너무 무겁고 불편하게 느껴지는 거예요. За гэтэл хэсэг цаг хугацаа өнгөрсөн чинь өнөөх загалмай нь үнэхээр өөрт нь хүнд юм шиг санагдсан байна. Өөрт нь тухгүй санагдаж 그래서 байна. 처음에는 감사와 찬양을 하며 걷다가 Тийм учраас хамгийн анхандаа бурхандаа талархангаа, бурхныгаа магтан дуулангаа загалмайгаа үрээд алхаж байсан. 시간이 지나니까 원망과 불평 가운데 걷고 있었던 겁니다. За гэтэл хэсэг цаг хугацаа өнгөрсөн чинь бурханд гомдолсон байна. Тэр хүн амнаасаа гомдлын үгийг гаргасан байна. 근데 앞에 건물이 하나 있는 거예요. За гэтэл ингээд урагшаа чиглэл явж исэн чинь яг урд нь нэг барилга байсан 근데 гинэ. 거기에 간판으로 십자가를 바꿔드립니다라고 써져 있는 겁니다. За гэтэл тэрхүү барилгын дээр нь ямар одоо хаяг хадаастай байсан бэ гэхээр ийшээ ирэхийг хүсэж байгаа хүмүүс тийм ээ загалмайгаа солиулж болно шүү. Загалмайг нь сольж арилжих газар шүү гэж бичээстэй байсан. 그것을 보고 그 사람이 너무나 감사했습니다. За тэгээ өнөөх хаяг лоозонг нь хараад тийм ээ өнөөх хүн чинь маш их баярлал тийш очсон байна. 역시 하나님께서 감당치 못할 시험 당함을 허락지 아니하시고 За ёстой аргагүй л бурхан байна нэрээ хэрэгс чинь хитэртэл сордөггүй агуу бурхан да. 그런 시험을 당할 때는 피할 길을 주신다고 했는데 Тийм учраас иймэрхүү сорилттой тулгарх юм бол бурхан маань зайлсхийг арга замыг надад өгнө гэсэн шүү дээ. 나에게 피할 길을 주시려나 보다.
Тийм учраас намайг энэ амьдралаас зайлсхийх тэр арга замыг л өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. 그래서 그곳에 들어갔습니다. За тэгээ өнөөх тэр газар руу яваад орсон. 정말 다양한 많은 십자가가 있었습니다. Гэтэл бүр үнэхэрийн олон янзын бүр тэр загалмай гэдэг зүйл бүр төрөл төрлөөрөө байсан. 거기 앉아 있는 사람에게 물어봤죠. За тэгэл тэнд сууж байгаа хүнээс асуусан байна. 정말 여기서 십자가를 바꿔줍니까? Гэхдээ нэрэл энэ газар ингээд өөрийнхөө загалмайг солиулж болд юм. 아, 물론이죠. 당연히 바꿔드립니다. Тэр мэдээч шүү дээ тийм ээ мэдээчийн хэрэг загалмайг чинь би солиод өгнө гэсэн. 아, 돈을 받습니까? Тэгээ одоо тийм ээ үнэтэй юу гэж асуусан байна. 아, 아닙니다. 무료입니다. Гэтэл үнэгүй гэсэн. 아, 그래요. 그럼 저의 십자가 좀 바꿔가겠습니다. Үе тийм үү тийм бол би энэ өөрийнхөө нуруунд дээр байгаа загалмайгаа би солиулаад өөр загалмайг үүрээд гарья гэсэн. 저에게는 믿음의 길이 아직 많이 남았는데 너무 무겁고 불편합니다. Тэр цаашдаа миний тулах итгэлийн зам маш урт үлдсэн байгаа. Гэтэл над дээр байгаа загалмай үнэхэрийн хүнд бас тухгүй санагдаж байна гэсэн. 그래서 이제 자기 십자가를 버려두고 이제 다른 십자가를 고르기 За 시작했습니다. тэгээд өөрийнхөө загалмайгаа буулгаж тавьчихаад энэ дундаас өөртөө тохироход хэмжээний загалмайнуудыг хайж эхэлсэн байна. 메어보고 За нэг үүрч үзэн штэ өнөөх загалмайгаа. 점프도 해보고 За тэгээ бас өсөрч үзнэ. 걸어도 보고 Алхаж үзнэ. 흔들어도 보고 Тийм ээ одоо биеэс ихсчиж үзнэ. 정말 가벼운지 그리고 편한지를 살펴본 겁니다. Тэр энэ загалмай маань үнэхээр хөнгөн байж чадж гин үү, намайг тухтай байлгаж чадж гин үү гэдгийг шалгаж үзсэн байна. 아 근데 계속 메어봐도 뭔가 마음에 안 드는 것들이 조금씩은 있는 거예요. За гэтэл ингээл хичнээн үүрч үзэл ингээл биеэс ихсчиж хөдөлгөж үзсэн ч өөрийг нь тухгүй байлгах зүйлс ингээл оширсоор байсан байна. 그래서 무려 5시간 동안이나 거기서 십자가를 고른 겁니다. За тийм учраас өнөө хүн чинь бүр тэр загалмай сольж өгдөг дэлгүүрт бүр 5 цагийг үрэн таран хийсэн гэж байна. 마침내 고르게 된 거예요. За тэгэж явсаар байгаад эцэст нь нийгэм сонголтоо хийжээ. 야, 이 많은 걸 다 메워봤는데 내 몸에 딱 맞는 게 이거구나. Тэгэхээр ийм олон загалмайнууд байж явах үед бүр 5 цагийн дараа нийгэм өөртөө тохирох загалмайгаа оллоо шүү гэсэн. 저 이걸로 바꿔가겠습니다. За тэгээ би энэ загалмайг авахар боллоо гэж худалдагчд нь хэлсэн. 감사합니다라고 이제 인사하고 떠나려고 하는데 За тэгэл маш их баярлалаа гэж тэр дэлгүүрээс гарч явах гэсэн чинь. 이제 그 사람이 앉아 있는 사람이 이야기하는 За 거예요. өнөөх тэнд сууж исэн худалдагч өөрт нь тэгэж хэлсэн гин. 지금 당신이 메고 온 게 당신이 처음 메고 왔던 그거라고. Тэр одоо таны үүрээд гарч явж байгаа загалмай чинь анх таны үүрээд орж ирсэн загалмай чинь шүү дээ гэсэн. 그 많은 시간 동안 자기에게 맞는 십자가를 고르고 노력해 봤는데 Тэгэхээр тийм олон цаг хугацааг өрн таран хийгээд л тэр олон загалмайнууд дотроос өөртөө сонгохыг өөртөө тохирохыг нь сонгоно гэд цагаа гарцсан биз. 결국 자기에게 제일 편했던 것은 Гэтэл өөрт нь хамгийн амар тухтай байсан нь 예수님이 처음 메워주었던 그 십자가였던 거예요. Есүсийн өөрт нь хамгийн анх өөрүүлж өгсөн тэр загалмайнаас өөр байжгүй. 주님은 우리의 모든 것을 아십니다. Хүмүүсээ тэгэхээр эзэн маань миний бүх зүйлийг мэдэж байгаа штэ. 우리의 마음도 아시고 Тэр эзэн маань миний зүрх сэтгэлийг ч мэдэж байгаа. 환경도 아시고 Тэр эзэн маань миний орчин нөхцөлийг ч харж байгаа. 믿음도 아십니다. Бас миний итгэлийн хэр хэмжээг ч хүртэл мэдэж байгаа. 때로는 우리가 메고 있는 십자가가 너무 무겁게 느껴질 때가 있고 Тийм учраас заримдаа өөрт маань өөрүүлчихсэн байгаа энэ загалмай ямар хүнд юм бэ гэж санагдах үе байна. 나에게 안 맞는 것처럼 느껴질 때가 있지만 Надад таарахгүй байгаа юм шиг, надад тохирохгүй байгаа юм шиг санагдах үеуд байна. 모든 것을 아시는 주님께서 나에게 가장 주신 겁니다. Гэхдээ тэр эзэн маань бүх зүйлийг мэдэж байгаа, бүх зүйлийг дээрээс харж байгаа учраас надад хамгийн тохирохыг нь миний нурган дээр үүрүүлчихсэн байгаа гэдгийг санацгаая. 그래서 우리는 자기 십자가를 지고 걷는 가운데 원망과 불평을 할 수 없는 거예요. Тийм учраас л бид бүхэн өөрийн өөрж байгаа загалмайгаа харцгаад л гомдлож, гонгинолдох аргагүй. 아마 천국에서 주님을 만나면 우리가 깨닫게 될 겁니다. Тэр магадгүй бид бүхэн диваачнд очиод эзэнтэйгээ уулзах үедээ л нэг юм ухаарна штэ. 아, 이 고난이 나에게 가장 맞는 것이었군요. Надад өгөгдөж байсан энэ зовлон чинь надад хамгийн тохирох зовлон нь байжээ. 이 고난 때문에 내가 구원받을 수 있었군요. Энэ зовлон байсан учраас л би аврагдаж чадсан юм байна. 내가 이 고난 가운데 교회를 떠나지 않을 수 있었군요. Энэ зовлон байсан учраас л би эцэг хүртэл чуулганаасаа холдоогүй юм байна. 이 고난 가운데 주님의 더 큰 상을 받을 수 있었군요. Энэ зовлон байсан учраас л эзнээс би ингэж агуу шагнажийг хүртэх боломжтой байсан 이 юм байна. 고난이 가장 좋은 것이었군요. Тийм учраас энэ зовлон надад хамгийн сайн нь байж. 자, 예수님은 잠잠하라, 고요하라 말씀하셨습니다. Тэгэхээр Есүс эзэн байна чимээгүй намд гэж айлцсан. 모든 것에는 주님이 정하신 제한이 있기 때문입니다. Тийм учраас бүхий л зүйл эзэн бурхны маань тогтоож өгсөн хэл хязгаар цар хүрээ гэж бий. 우리에게 있는 고난도 마찬가지입니다. Тийм учраас бидэнд өгөгдөж байгаа энэ зовлон хавчлах ч гэсэндээ ялгаагүй байгаа юм зү. 우리에게 좋은 것이기에 Бид бүхэнд хамгийн сайн нь учраас 우리에게 꼭 필요한 것이기에
주시는 겁니다. Бид бүхэн зайлшгүй хэрэгцээтэй учраас л надад энэ зовлон зүтэр өгөгдөж байгаа шүү. 정말 원망과 불평하지 말고 Тийм учраас бид бүхэн гомдлож гонгинолтгой болцгоё. 우리가 주님이 주신 자기 십자가를 메고 믿음의 길을 걷어야 할 것입니다. Харин эзний өөрүүлж өгсөн тэр загалмайгаа харангаа бид бүхэн баярлангаа талархангаа энэ итгэлийн замаараа хүчтэйгээр алхацгаая гэж байгаа юм. 자, 예수님이 마지막으로 말씀하신 내용을 보겠습니다. За Есүс эзний айлцсан 3 дахь үгийг олж харцгаая. 마가복음 4장 Марк 4-р бүлэг рүү эргэж очие. 40절입니다. Марк 4-ийн 40-р ишлэл. 마가복음 4장 40절 Марк 4-ийн 40-р ишлэл. 같이 읽죠. За хамтдаа уншицгаая. Ие, Тэр тэдэнд 제자들에게 юунд айцгаан вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ гэхэд. 예수님께서 제자들의 믿음을 책망하셨습니다. Тэгэхээр Есүс эзэн шавнырынхаа итгэлийг зэмлээд ингэж хэлсэн байгаа үстэй. 어찌하여 이렇게 무서워하느냐? Тэр юунд айцгаан вэ? 너희가 어찌 믿음이 없느냐? Та нарт яагаад итгэл алга байдаг үлээ гэж зэмлэсэн бэ? 동일한 말씀이 이제 마태복음 8장에도 기록되어 있는데 Тэгэхээр яг үүнтэй ижилхэн агуулга урагш нь эргүүлэх юм бол Матай 8 дугаар бүлэг дээр гарч байгаа. 그때는 제자들에게 믿음이 적은 자라고 말씀하셨고 Тэгэхээр тэр үед Есүс эзэн шавнартаа юу гэж хэлсэн бэ гэхээр өчүүхэн итгэлтнүүд минь ээ гэсэн байна. 누가복음 8장에도 동일한 사건이 기록되어 За 있는데 түүний дараа Луг 8 дугаар бүлэг дээр ч гэсэндээ яг төстэй агуулга гарч байгаа. 너희 믿음이 어디 있느냐 말씀하셨습니다. Тэгэхээр та нарын итгэл чинь яг хаана яваад байгаа юм бэ гэж асуусан. 그러니까 믿음이 없다, 적다, 어디 있느냐 이 수식어 이게가 중요한 게 아니라 За тэгэхээр одоо итгэл яагаад байхгүй байна? Яагаад өчүүхэн итгэлтэй байгаад байна? Итгэл чинь хаана байна вэ гэд эдгээр үгсээр бид бүхэн анхаарал хандуулах нь чухал зүйл биш ээ. 표현들이 조금씩 다르잖아요. Ингээ өөрөөр ilэрхийлчихсэн л байгаа 이 үстэй. 내용의 핵심은 바로 믿음이라는 겁니다. Гэхдээ энэ агуулгаас бид бүхний онцолж харах ёстой үг бол итгэл гэдэг үг байна. 이 풍랑을 통해서 예수님은 제자들의 믿음을 확인하려고 하셨던 거예요. Тэгэхээр энэхүү далайн их шуурга, далайн их салхиар дамжуулаад Есүс эзэн өөртөөгөө хамт байсан шавнырын итгэлийг шалгаж сорихыг хүссэн байгаа даа. 아마 제자들의 마음이 조금은 교만해졌을 수도 있습니다. Тэр магадгүй шавнырынхын зүрх сэтгэл нэг жаахан бардан болчихсон байсан байж магадгүй. 그래, 우리가 예수님의 제자라는 이름을 가진 사람들인데 Тийштэй бид нар чинь нэрээ бас ч гэж Есүсийн шав гэдэг нэрийн дор амьдарч байна. 예수님을 가장 가까이서 따르고 있는데 Бид нар чинь Есүсийг хамгийн ойроос дагалдаж байгаа нэр хүндтэй хүмүүс. 우리가 예수님의 말씀도 가장 가까이서 듣고 기적도 가장 가까이서 보고 있는데 Бид нар Есүсийн сургаал зүрэлийг хамгийн ойроос сонсож байна. Бас Есүсийн үзүүлж байгаа тэмдгийг хамгийн ойроос харж байна. 혹 자신들의 믿음을요, 우리는 믿음이 대단한 사람들이야라고 생각했을 수도 있어요. Тийм учраас Есүсийг дагалдаж байсан энэ шавнар бид нар бас ч гэж бусад хүмүүсээс агуу гайгүй дайжгүй хүмүүс шүү гэд сэтгэл нь өндөрт өргөмжлөгдчихсэн байсан байж магадгүй. 근데 완전 무너져 버렸죠. За гэтэл энэ хүмүүсийн итгэлийг бүр бүрэн дүүрэн нураасан байгаа үстэй. 풍랑 앞에서 무너져 버렸습니다. Их салхины өмнө энэ хүмүүсийн тэр агуу гэгдэж байсан итгэл нурж унсан. 믿음이 없는 자야. Итгэлгүй хүмүүсээ гэсэн байгаа. 믿음이 적은 자야. Өчүүхэн итгэлтнүүдээ гэсэн байгаа. 너의 믿음은 어디 있느냐? Та нарын итгэл чинь хаана байгаа юм бэ гэсэн байгаа үстэй. 주님은 믿음을 시험하시는 분입니다. Хүмүүсээ эзэн болвол бид бүхний итгэлийг шалган сорж байдаг бурхан. 특별히 고난을 통해서 우리의 믿음을 시험하시죠. Онцгойлоо зовлон зүдүүрээр дамжуулаад бид бүхний итгэлийг шалган сорж байдаг. 사실 그때 우리의 진짜 믿음이 드러나는 겁니다. Тэгэхээр зовлон зүдүүр өгөгдөж байгаа цагт л бид бүхний жинхэнэ итгэл ил гарч ирдэг. 여러분, 우리가 편안할 때의 믿음은 우리의 진짜 믿음이라고 이야기할 수 없습니다. Хүмүүсээ бид бүхэн шулуун дардан амьдарч явах үедээ амар жимэр амьдарч явах үеийн итгэлээ өөрсдийнхөө жинхэнэ итгэл гэж хэлэх аргагүй шүү дээ. 자, 고난 없으면 누구나 교회 잘 나올 수 있습니다. Ямар зовлон зүдүүр байхгүй бол ямар ч хүн хүссэн цагтаа сүмдээ ирээд чаднаа. 가족의 반대도 없고 Гэр бүлийн эсрэг үцэл 누군가의 байхгүй. 핍박 없으면 교회 나오는 게 뭐가 어려운 일이겠습니까? Ямар нэгэн хүний хавчлаг байхгүй бол сүмдээ ирэхээс амархан ажил хаана вэ? 세상에 유혹이 없으면 교회 쉽게 나올 수 있습니다. Энэ дэлхийн ертөнцийн уруу татлага байхгүй бол бид бүхэн хүссэн цагтаа энэ чуулган дээрээ ирс суугаад чаднаа да. 열심히 교제할 수도 있고 Хичээнгүйлэн нөхрөлж 열심히 чадна. 봉사할 수도 있습니다. Хичээнгүйлэн өөрчлөлт хийж чадна. 열심히 전도도 할 수 있습니다. Бас хичээнгүйлэн сайн мэдээгч тарааж чадна. 우리가 편안할 때 우리의 모습은 우리의 진짜 신앙이라고 할 수 없습니다. Гэхдээ амар жимэр байх үеийн итгэлээ миний жинхэнэ итгэлийн дүр төрх энэ юмаа гэж хинч хэлж чадахгүй. 언제 우리의 진짜 믿음이 드러납니까? Хүмүүсээ тэгвэл хизээ бид бүхний жинхэнэ итгэл ил гарч ирдэг вэ? 풍랑 중에입니다. Тийм их салхитай учирсан үед байх. 고난 중에 우리의 믿음은 드러나는 겁니다. Зовлон өгөгдөж байж тэр дунд миний жинхэнэ итгэл шалгагдаж гарч ирнэ. 욥의 믿음이 왜 빛납니까? Йовын итгэл яагаад гэрэлтэж гялтганаж байна? 부유하고 평범한 삶만 살았다면
그렇게 빛나지 못했을 겁니다. тэрээр баян затгалан ямар ч зовлон зүдүргүй амьдралаар амьдарч исэн бол тэр хүний итгэл гэрэлтэх боломжгүй байх байсан. 그 어려운 가운데서 욥의 믿음이 빛나게 된 거예요. Гэхдээ хүнд хэцүү зовлон зүдүр дундаас л Йовын итгэл гялтганаад байгаа байсан. 다니엘과 세 친구의 믿음이 왜 빛납니까? Даниэл болоод түүний 3 найзын итгэл яагаад гэрэлтэж гялтганаад байна? 좋은 환경에서 이스라엘 땅에서 편하게 살고 있었다면 그 믿음이 빛나지 않습니다. Сайхан орчин нөхцөл донд өөрсдийнхөө төрсөн нутаг болох Израилийн газар нутагтаа амьдарч исэн бол тэдний итгэл гэрэлтэх боломжгүй. 바벨론 포로 생활 가운데 Харин Вавилон руу олзлогдож явах үед, 여러 가지 유혹이 있는 가운데 олон янзын уруу татлагтай учрах үед, 여러 가지 위협이 있는 가운데 그 믿음을 지켰기 때문에 빛나는 겁니다. олон янзын аюул занал хийлэл учирсан ч тэр дунд итгэлээ сахиж чадсан хүмүүсийн итгэл өдгөө гэрэлтэж гялтганаж байгаа үстэй. 우리의 믿음도 마찬가지입니다. Хүмүүсээ тэгэхээр бид бүхний итгэлийн амьдрал ч гэсэн ялгаагүй. 어려운 일 없을 때, Ямар ч хүнд хэцүү зүйл байхгүй байх. 마음이 평안할 때의 신앙생활은 누구나 잘할 수 있는 Зүрх 겁니다. сэтгэл маань амар жимэр байх үед хинэн ч итгэлээр сайн амьдрч чадна шүү. 근데 진짜 믿음은 어려울 때 드러나는 겁니다. Гэхдээ хүний жинхэнэ итгэл хизээ ил гарч ирдэг вэ гэхээр хүнд хэцүү зовлонтой учирсан үед байхгүй. 예수님은 제자들의 믿음을 살펴보기를 원하셨던 겁니다. Тэгэхээр Есүс эзэн за нэг их шуургыг босгоод үзье, шавнырын маань итгэл яаж харагдах нь вэ гэдгийг шалгаж сорихыг хүссэн. 그리고 자신의 믿음을 돌아보고 성장하기를 원하셨던 겁니다. За тэгээд шавнырыгаа өөрсдийнхөө итгэлийн байгаа байр байдлыг нэг харж аваад энэ шавнар маань итгэлээсээ өсөөсэй гэж Есүс хүссэн байна. 결국 고난은 우리의 믿음을 드러내고 우리의 믿음을 성장케 합니다. Тэгэхээр энэ зовлон зүдүр гэдэг зүйл чинь юу вэ гэхээр бид бүхний итгэлийг ил гаргаж ирдэг байна. Тэгээд бид бүхний итгэлийг өсгөхийн тулд өгөгдөг зүйлийг зовлон зүдүр гэдэг байгаа юм. 자, 베드로전서 За 1-р Петр номноос олж харъя. 1-р Петр 베드로전서 5장입니다. 1-р Петр 5-р бүлэг байна. 예, 9절, 10절 5-ын 9 10 дугаар ишлэл байна. 같이 읽겠습니다. 9 10 хамт уншия. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон идэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан бүх нэгүслийн бурхан өөрөө төр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, баттгаж, бэхжүүлэн байгуулах болно. 예. 여기 9절에 보면 동일한 고난이다라고 표현되어 있잖아요. За 9-р ишлэлийг сайн харах юм бол адилхан зовлон гэдэг холбоо үг гарч байна тийм. 구원받은 사람에게는 누구나 동일한 고난이 있습니다. Тэгэхээр бүгдээрээ л ижилхэн аврагдсан хүмүүс бол бүгдээрэнд нь л адилхан зовлон байна гэдэг сургамж байна. 모양은 다를 수 있고 Мэдээж хэрэг хэлбэр дүрс нь өөр байгаа шүү дээ. 크기는 다를 수 있고 Хэмжээ дамжаа нь өөр байгаа. 시기는 다를 수 있지만 Цаг хугацаа нь өөр байгаа. 분명 모든 성도에게는 고난이 있습니다. Гэхдээ л бүхий л аврагдсан итгэгч хүмүүст зовлон өгөгднө гэдэг нь гарцаагүй зүйл байгаа 그런데 юм. 그 고난을 통한 하나님의 선한 뜻이 이곳에 기록되어 있죠. За гэхдээ тэрхүү зовлонгоор дамжуулаад бурхны өгөхийг хүсэж байгаа сайн хүсэл нь юу вэ гэдэг нь 10 дугаар ишлэл дээр гарч байна. 구원과 함께 영원한 영광을 함께 주시기를 원하시는 겁니다. Тэгэхээр зовж байж л мөнхийн алдар суг тэр бурхан өгч чадна гэсэн байгаа 우리의 юм. 믿음이 성장함을 통해서 Бид бүхний итгэл өсөж байгаагаар дамжуулаад 더욱더 주님의 일을 위해서 올바르게 살아가게 되고 бурхны ажлын төлөө илүү зөв зохистой амьдрдаг тийм хүнийг намайг болгохын тулд 소자에게 물 한 잔 대접한 것도 잊지 않고 갚아주시는 주님께서 тэдгээр шавнарын өчүүхэн нэгэнд нь аяг хүйтэн ус өгсөн бол тэр хүн шагналаа ис алдна гэж амласан тэр бурхан. 우리의 모든 삶을 영원한 영광으로 갚아주신다 약속하시는 겁니다. Тийм юм бол бид бүхнийг зовоож угаад түүний дараа мөнхийн алдар мөнхийн шагналыг өгнө гэдгийг тэр бурхан маань яг л ижилхэн амласан байгаа. 그래서 고난을 통해 믿음을 강하게 해주시고 Тийм учраас зовж байж миний итгэл хүчрэхэгч нэ. 결국은 그 고난을 통해 영광까지 주시는 겁니다. Тэгээд тэрхүү зовлонгоор дамжуулаад би бурханаас шагнал суу алдрыг хүртэх юмаа гэсэн. 그래서 예수님께서도 새 제자를 더 높은 산으로 데려가시기도 하셨잖아요. За тийм учраас Есүс эзэн ч хүртэл өөрийнхөө 3 шавийг бүр илүү өндөр уулан дээр гарья гэж дагуулаад гарч исэн удаатай тийм ээ. 성경에 보면 산은 고난, 어려움을 의미한다라고 할 수 За 있는데 Библиэлд гарч байгаа энэ уул толгод уул нуруу гэх юм бол итгэлийн амьдралын зовлон зүдүр хүн хэцүү бэрхшээлийг илэрхийлж байгаа. 베드로와 야고보와 요한만을 따로 산으로 데려가셨죠. Тэгэхээр Есүс эзэн өөрийн гарын шавнар болох Петр, Яаков, Йохан 3-ыг дагуулад өндөр уулууд мацдаг. 부활하신 모습을 보여주실 때도 Тэгээд Есүс эзэн өөрийнхөө дахин амьсан дүр төрхийг харуулахдаа 기도할 때에도
залбирах үедээ ч 세 ялгаагүй. 제자만을 특별히 높은 산에 데려가셨습니다. Тэр гурван шавьяал дагуулад өндөр уулууд гарсан байдаг шүү дээ, тийм. 높은 산이라는 건 고난의 길이라는 거예요. Тэр Библиэр гарч байгаа өндөр уул бол ерөөсөө л зовлонгийн зам. 그 세 제자는 더 크게 쓰임을 받았고 Тэр гурван шавь нь тийм учраас л илүү их мэр хэрэглэгдсэн байдаг тийм ээ. 더 큰 영광 가운데 있겠죠. Тэгээд илүү агуу алдарсуу хүртсэн байгаа. 즉